Ямар ч өдрийн мэндийг хүргэж үзэгчтэй та бүхэндээ Монгол Олимпийн холбооны үндэсний дээд лигийн тэмцээний 2025-аас 2026 оны удирлын 91 дахь тоглолтыг шууд амжуулан үзүүлэхэд бэлэн боллоо. Төрөгт дээд лигийн тэмцээний түүхэнд байгаагүй олон гол алдчихсан ш. 100 хэдэн гол алдчихсан. 111 гол алдчихсан бас сонин. Мөрөгцөө! Бэлгүүний гол. Сайху одоо дөнгөж өнгөрсөн жилийн өдөрт хийхдээ үлдэхгүй юу гэдээ байжсэн Централ стадионоос баг энэ жил бол бас ингээд медалийн төлөө өрсөлдөд байж байгаа нь бол бас үнэхээр том дэвшлээ. Энэ жил авраг болохгүй байсан ч гэсэн медаль авч чадах юм бол үнэхээр том амжилт байх болно. За ингээд топ 4-ийн өрсөлдөөн өвчтөө өрсөлдөг Чангардагийн хаалганд туршлагатай хагас хамгаалагч Төгөлдрийн дамжуулалтаар за багийн туршлагатай хамгаалагч Гамболдын бэлгүү мөргөөд тоо найрцааг нээлээ. За эрчим клубтай олон удаа авраг авсан хоёр ослол 2015-аас 2018 онд 4 дараалж авраг авсан ослол. За нөгөө тал Түмэн Жаргал 13 голтой мэрэгэн бочтын жигсаалтын одоо эхний хоёрын араас гээд явж байна. Хэцүү явс 9 голтой байгаа. Дагуулад бүргсэн. Цоглоо нэмсээ 2 дэг болгож байна. Мисава. За отон байхгүй байна да сая. За бүгдрээ удаа шуурсан бичлэгэн дээрээс өсөлтөд тодорхой харах болно. Тоглолтос гол хүлээгдсэн шүү энэ тоглогчоос бол. За болон дээрээс гол хийжээд байна да. Энэ дагуулад мөргсөн. Ёндан жамцын бөмбөг байсан. Ёндан жамц хамгаалагчаас гараад ирсэн дахиад зогсон байгаагүй байна. Энэ Төгөлдрийн байрлал сая хэнийг бол утангоос гаргацсан байна. Сүүлээс 2 дахь хамгаалагч хаалгачин дараа Төгөлдөр байсан. Жобины тоглолт одоо бас нэг арай орж иж байгаа юм уу даа гэж харагдаж байна. За Төгөлдөр гойдоо мөргсөн. Тэмүүлингийн мөргөд таалганы дээгүүр давлаа. За тоглолт гиснээс хойш хангардаас явсан хамгийн аюултай тоглолт саяны тоглолт байлаа шүү. За эндээс л Төгөлдөр гой хийсэн сая. За Төгөлдрийн дамжуулалтаа солгоо дамжуулалтаа стогоо орж ирсэн байна. Зүгтээ Төгөлдрийн дамжуулалтаас гоё ирж шүү. За өөрхөн яг хөдөр дотгоод ус тал дээр ганц нэг тоглоог болохоос яг өөр хүнцэн ажиллаа. Сайн чинь сод мөнхийн гоё тоглолт байсан. Тэмүүлийн хаалгач чигдүүлээд зогчлоо. За Төгөлдрийн гоё дамжуулалт сод мөнхийн ихтгэлтэй нэг эсрэг нэг сайн байхгүй болголоо энд бол энэ тэнтэл дарсан. За тэгээд өгсөн Тэмүүлингийн зогсон бомбог хаалгач дээр ирэхэд чиглээ ороод ирлээ. За эхний үеийг 2 дэг харьцаатай Централ стадионоос тоглолтыг хийж боллоо. Баруунд гаргаад өгсөн сод мөх ихэд том зад ганцаараа бөмбөг авсан да. Хөндлөө хайсан Тэмүүлингийн зөвхөн зогровцсан. Шидэд өгсөн. За ачаад авсан Тэмүүлингийн тоглолт. За надад бөхтөө шууд зохиод үзсэн. За орцсон байх магадлал маш өндөр. Би бол сүүлийн бөмбөгнөр нь орчлоо гэж харлаа. За Тэмүүлингийн хаалсын зохиолттой хаалганд орсон. За шүүгчнүүд одоо тажуугийн шүүгчтэйгээ одоо ярилцах шиг байна. За шийдвэр эцсийн шийдвэргээд хараа эхний байдлаар бол гол орсон гэж тооцсон байгаа. За хараа. Эхнийх нь бол ороогүй. Өдөр хаалгачийн биенээс ойдгол за Тэмүүлин ихтэй бас сайн зөглөө шүү. Ийм шахацсан хамгаалтаас энд бол ороогүй. За нэргэлзээтэй юм биш шүү. За ер нь бол яг 100% шугамд авсан гэхэд бол хэцүү. За гол оржээ. 2-2 болсон. Болонгийн зөвлөлтөөс явуулсан бөмбөг хаалганд орсон. За ер нь бол цаг бол хангалттай байгаад байсан. Тэгээ зүгээр гол дутуу байж болно. Хамгийн гол нь хангардны хинэл байгаад байсан. Хинэлээ олдсон байгаад байсан. Тоглолт сэрэгцсэн байгаад байсан. Болоо хийлээ. За энд бол хаалгач алдаа юм биш үү? Хаалгач л барьж авч чадаагүй алдсан байна. Гарын шүргээ гараа авчихсан биш үү? За ер нь бол бариад дав тэрэн дээр бас өөрөө барьж авч чадаагүй алдаад тэгээд тэр бөмбөг нь галан дээрээс нь одоо нуруунд дээрээс нь аваад орсон шүү дээ. Саангийн шүүгчдийн шүглэг хүлээсэн. Эхний үед 2 дахь харьцаанд хожигдсан Хангардаг 2 дугаар үед орж ирээд үнэхээр сайн тоглолтыг үзүүллээ. Залуучууд бас ирчүүштэй төсвөртэй байгаа гэдгийг харуулж байна.